Ховд аймгийн Буянт сумын цэцэрлэгийн бэлтгэл холимог бүлгийн сурвалжлагчдынхаа төгсөлтийн баярыг хийж бяцхан шав нарынхаа ололт амжилтыг дүгнэлээ. Буянт сумын янзах цэцэрлэгэн холимог бүлгийн 5 бэлтгэл бүлгийн 31 хүүхдийг 2025-аас 2026 оны хичээлэн жилд төгсгөж баяраа хийснээрээ 55 дахь удаагийн төгсөгчдөө ерөнхий боловсролын сургуульд хүлээлгэн өгч байгаа нь энэ юм. Манай цэцэрлэг 135 хүүхэд энэ жил хүлээн авснаас 36 хүүхдийг одоо сургуулийн өмнө боловсролд амжилттай бэлтгэж өгөөд одоо сургуулж хүлээлгэж өгчээ. 2022 оноос эхлэж систем тоглоомыг болоод анх хэрэгжүүлсэн анх дахь цэцэрлэг гэдгээрээ болоод бид нар бол маш их баярлаж бахархдаг. Тэгээд 23 онд болоод аймгийн засаг дарга болормоо байхдаа болоод бид нар бүх 33 цэцэрлэгт болоод энэ тоглоомыг болоод хэрэгжүүлсэн. Энэ үйл ажиллагаанд ордог банк бүлгэрийг болоод тоглоомжуулах тэгээд систем тоглоомоо бүр өргөнөөр хэрэгжүүлээд олон улсын хэмжээний нөгөө замтай болсноор бас их давуу талтай гэж бодож байна. Хоёрхан настай тус цэцэрлэгийн хаалгаар ээж аавынхаа гараас хөтлөн орж ирж байсан бяцхан хүүхдүүд өнгөрсөн хугацаанд их сурч олон амжилтуудыг удаа дараа гаргасаар иржээ. Тухайлбал энэ хичээлийн жилд найрал дууны аймгийн уралдаанд тусгай байр, болор хшиглэн хүүхдийн их наадамд бүжгийн хамтлаг төрлөөр болон хөгжмийн төрлөөр тэргүүн байр, Алтан өв урлагийн их наадмын 3 дугаар байр, Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Шувууха бүжгийн их наадамд тусгай байранд тус шалгарсан байна. Буянт сумын янзах цэцэрлэгийн маацын сургалтыг чухалчлан хүүхэд бүрийг хөгжүүлэхэд анхаардаг нь төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа бэлтгэл бүлгийн сурагчдын урлагийн тоглолт болон сургалтын үр дүнгээс нь харагдаж байлаа. За манай цэцэрлэг болохоор энэ жил болол бэлтгэлүүдийн хүүхдүүд найрал дууны аймгийн найрал дууны уралдаанд болоод тусгай байранд орсон. Тэгээд болор хшилэн гээд хүүхдийн их наадам бүжгийн төрлөөр нэгдүгээр байр, тэгээд хөгжмийн төрлөөр болоод нэгдүгээр байранд орсон. Шувууха улсын бүжгийн их наадамд болоод оролцоод бас амжилт гаргаад ирсэн. Тэгээд 1-2 доо шатандаа шалгараа тэгээд Улаанбаатар хотод болоод оролцоод амжилттай оролцоод ирсэн. Тусгай байранд ороод ирсэн байгаа. Энэ жилийн төгсөлтийн баяраа хийж байгаа бүлгийн багш Үлзий баяр, туслах багш Бямбсурнаар бяцхан хүүхдүүдээ маасаар нь хөгжүүлсний нэгэн жишээ нь STEM сургалтыг нутагшуулан ангийнхаа бүх хүүхдүүдийг хамруулсанд оршиж байлаа. 3 настайгаас эхлэн STEM сургалтанд хамрагдсан бяцхан шавнар нь Ховд аймгийн хэмжээнд STEM хөтөлбөрийг ангиараа суралцсан хэрэгжүүлснээрээ анхдагч болсон байна. STEM сургалтанд хүүхдүүдийн сониуч занг өдөөж, асуудал шийдвэрлэж, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлж, инженерчлэл урлагийг математикта хослуулснараа ирээдүйн инженеруудыг бэлтгэдгээрээ онцлогтой юм. Мөн энэ хөтөлбөрийн давуу тал нь хүүхдүүд өөрсдийн бүтээлээ төсөөллөөр хамилуулж, тооцоолж тоглох явцдаа хөгждөг байна. Бүлгийн багш Үлзий баярын хувьд төгсөлтөө хийж байгаа 31 хүүхдийн 50% нь ирээдүйн инженер болж эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр онцлож байсан юм. Бэлтгэл бүлгийн хүүхдүүд олон улсын стандартад нийцсэн STEM сургалтын хүрээнд 2025 оны U20, 2026 оны U30 зам дээр ажиллаж сурсан нь эцэг эхчүүдийн дэмжлэг оролцооч мөн чухлаар нөлөөлсөн гэдгийг багш нар нь онцлон хэлж байсан юм. Сайн багшийн гараас эх орны ирээдүйн нар мандна гэдэгчлэн Үлзий баяр багш энэ хичээлийн жилд амжилтаа үнэлүүлж Ховдын ирээдүйн төсөл арга хэмжээний хүрээнд чадварлаг багшаар шалгаран 30 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг хүртсэн шилдэг багш нарын нэг юм. 22 оноос эхлэн энэхүү эдгээр бяцхан хүүхдүүдэд хүлээж авч ирсэн. Анх би хүлээж авахдаа бас хүүхдүүдийнхээ оюун ухааныг одоо үнэлж үзээд багш би өөрийгөө маш их голж ирсэн. Тэгээд тийм учраас би хүүхдүүдтэйгээ зэрэгч хөгжих ёстой юм байна гэдгээ би бодсон. Тэгээд 3 настайгаас нэхлэн би хүүхдүүдэд STEM сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингээд манай хүүхдүүд 3 жил дараад STEM сургалтын хөтөлбөрөөр яваад өнөөдөр 2026-25 оны олон улсын зам дээр одоо чөлөөтэй маш одоо аравтаж олоод ийм чадвартай болчиход байна. Хүүхдүүдээ ийм чадвартай бололтой одоо манай эцэг эхчүүд одоо хамтран ажилладаг багш ажиллаж мөн манай багшийн туслахууд маш их туслын болсон. Ингээ эцэг эхчүүдэд бас баярлал салгаж байгаагаа илэрхийлье. Одоо хүүхдүүд маань 26 оноос эхлэн шинжлэхсэн сургуулийн боловсрол хөтөлбөрт хамрагдсан. Одоо ингээд ерөнхий боловсролын сургуульд амжилттай бэлтгээд 1-р ангид авахд бэлэн болоод байна. Ингээд бяцхан шавнраас 10 жилийн 1-р анги руу яваад ихэд бас сэтгэл эмзэгдэж маш одоо бас явуулмаар одоо хүүхдүүд маань хөөрхөн болоод ирэхээ арданд багшаасаа садаад явчихсан да. Бяцхан хүүхдүүдийн маань одоо эрдмийн гараа нэгж өөдрөг гээдэг сайхан байх болтоо гэж багш нөрөөё.
2025-аас 2026 оны хичээлийн жилд тус цэцэрлэгийн хүүхэд багчуудад сургуулийн өмнөх боловсролын шинжилсэн хөтөлбөрт хамрагдаж зураг урлалын хичээлийг дэвтэр цаасан дээр зурхаас гадна чулуу, даавуу, мод зэрэг бусад хэрэглэгдэхүүн ашиглан зурж сурснаа багш эцэг эхчүүддээ тайлгналаа. Ийхүү буянт сумын янз бүр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн төгсөгчдийн сурсан зүйл гаргасан амжилт их. Тэдний хувьд сургуулийн өмнөх боловсролоос сургуульд бэлтгэгдэн сурагч болоход багш нарын зааж сургасан зүйл сургалтын хөтөлбөр сайн цэцэрлэгийн үйл ажиллагаа чухал үр дүнгээ өгсөн гэдгийг эцэг эхчүүд нь онцолж байлаа. Миний хувьд бол маш сэтгэл өндөр байна. Ийм жоохон байхад нь хүмүүжүүлж ийм мундаг авьяастай хүүхд болгож гаргаж байгаадаа маш их баяртай байна. Нийт хүүхдүүдтэй цэцэрлэгээ төгсөж байгаадаа баяр хүргье. Багш нартаа бас баярлаа. Амжилт хүсье. Дуулж, бужиглж, их юм сурлаа. Багш нартан баярлаа гэж хэлье. Юуны өмнө төгсөлтийнхөө баярыг хийж байгаа цэцэрлэгийнхаа хамт олонд болон төгсөж байгаа охиндоо баяр хүргэе. Цэцэрлэгээс маш их юм сурсан манай хүүхдүүд. Тэгээ саяна харж байхад бол их л баяртай сууж байна. 5 хүүхэдтэй манай 4 хүүхдийн цэцэрлэгийг дамжаад төгсөөд одоо сургуульд ороод сайхан явж байгаа. Цэцэрлэгийн хамт олонд маш их баярлалаа гэдгийг хэлье. Тэгээд бүлгийн багш, үлзий багш болон бямба багштай бас талархсан сэтгэлтэй илэрхийлье. Тэгтэл өндөр байна. Тэгээ хүүхдүүд маань сургуулийн өмнө бэлтгэл бүлгээ амжилттай төгсөж байна. Тэгээд хүүхдүүд маань ихийг сурж бүтээж чаддаг, дуулж бүжгэлцэг олон төрлийн авьяастай болжээ. Тэгээд тэгтэл өндөр байна. Цаашдынх нь хичээл сургуульд өндрөөс амжилт хүсье. Тэгээд сургууль хүмүүжүүлсэн нийт 2 багшд нь баярсан тасалснаа илэрхийлье. Төгсөлтийн баярын үеэр энэ хичээлийн жилд бэлтгэл бүлгийг төгсгөж байгаа багш Үлзий баяр, туслах багш Бямбсүрэн, холимог бүлгийн багш Айгуул, туслах багш Октябрь, дуу хөгжмийн багш Оюун цэцэг нарыг цэцэрлэгийн захиргаанаас нь үндсэн цалингийн 10-аас 20% урамшуулан шагналаа. Түүнчлэн цэцэрлэгийнхээ бүх төгсөгчдөд уламжлал ёсоор батламж дурсгалын медаль хадгалуулсан нь бяцхан төгсөгчдийнх сурах хүсэл зоригийг бадраасан дурсамж дүүрэн үйл ажиллагаа болж өндөрлөлөө.